За та бүхний мэдж байгаачлан Монгол улсын 27 дахь ерөнхий сайд Норвей Алтан уягтай холбоотой ээлжид нэгэн шүүх хурал одоо явагдаж байна. Ээлжид гэж хэлхийн учир нь за энэ яригадаад байгаа хэрэг бол 2017 оноос анх яригдаж шалгагдаж эхэлсэн гэж ярьдаг. За ингээ 2002 оны 4-р сард Норвей Алтан уяг ерөнхий сайдыг ялагдагчаар татсан. Өнөөдөр ингээд 2026 оны 3-р сар буюу бүтэн 4 жилийн турш үргэлжлээ явж байна. 4 жилийн турш үргэлжлээ явж байгаа энэ хэргийн хян шийдвэрлэх явцад Алтан уяг гэж хүнийг 3 удаа цагаатглаа. 3 удаа цагаатглаа. Энэ болгонд дахиад цаашаага дараагийн шатыг эхлүүлж ингээд энэ шүүхийн цагаатгаад байгаа шийдвэрийг үл зөвшөөрч ингэж яваад байна. Норвей Алтан уяг бол Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшнэ гэдгээ ил тод илэрхийлсэн. Ардчилсан намаас өрсөлдөх болцоотой кандидатуудын дунд ер нийгмээс Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болцоотой кандидатуудын дунд хамгийн өндөр рейтингтэйгээр эренблэгдэж яваа улс төрч. Одоо 2027 оны улсын хурлын сонгуульд ардчилсан намаас өрсөлдөж болзошгүй учраас хэргийг ингэж зориуд удаашруулж эрх баригч нам нөлөөлж энэ үйл явц болж байна гэж ардчилсан намын мянган гишүүд үзэж байна. Хэргийн үйл баримт процессыг харахаар ингэж бодохоос бас аргагүй байна. 4 жил 3 удаа цагаатчаад байхад дахиад ингээл явж байна. Монгол улсын ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхлоо илэрхийлснийхэн дараа энэ үйл явц бүр идэвчж байна. Тэгэхээр эндээс бол нэг лог харагдаж байгаа. Энэ улсад ардын намаас, эрх баригч намаас өөр хүн ерөнхийлөгчд нэр дэвшүүлж болдгүй юм уу? Ардчилсан намын нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд яаж болохгүй юм уу? Арай гайгүй рейтингтэй байгаа юм хийж бүтээхээр олондоо танигдсан энэ хүмүүсийн заавал хууль шүүхээр ингэж олон жил ингэж явах ёстой мó гэдэг лог харагдаж байгаа. Өөр одоо ингэж яг одоогийн байдлаар Монгол улсын энэ шүүхэд эрүүг үеэр хэн шийдвэрлэх энэ процессын дагуу явж байгаа 3 цагаатчаад 4-өө ингэж сунжраа шүүгдэж байгаа хэрэг бол одоогоор ийм мэдээлэл бол байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр ардчилсан намын гишүүд за мөн улсын хурлын гишүүд бид энэ нэг төрлийн хилмигдүүлэлт, залхаан цээрлүүлэлт 17 оноос хойш тоолох юм бол өнөөдөр энэ олон жил ингэж үргэлжлээд явж байгаа. 9 жил үргэлжилж байгаа. Яг ялагдагчаар татаад энэ хэргийг шийдвэрлэж гэсэн үеийн тооцох юм бол 4 жил гарan сунжирч байгаа энэ үйл явц бол ардчилсан намыг эрх ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оруулах гэсэн эрх баригчдын нөлөөлөл байхгүй гэсэн болгоомжил байна бидэнд. Ийм учраас энэ асуудал дээр Монголын ард түмэн бас анхаарлаа хандуулаасаа юу болж байгаа талаар өөрсдийн дүгнэлтээ хийгээсэ гэсэн үднээс өнөөдрийн 4:11 цаг дээр онцлон энэ Алтан уяг ерөнхий сайдтай холбоотой хэргийн талаар ярьж байгаамаа. За 3 удаа цагаатсан байгаа. Тэгээд одоо дахиад ингээд шүүгээл яваад байгаа. Тэгээд заавал гэм буруутай байх ёстой л гэсэн юм лог гараад байгаа юм л да. Тэгээд ер нь бол нэг удаа цагаатгаад асуудлууд шийдэгддэг тохиолдлууд түгээмэл бий. 2 удаа ийм шийдвэр гарлаа бол за ер нь энэ асуудал шийдэгдсэн байна гэж үздэг. 3 удаа цагаатгсан шийдвэр гарчаад байхад 4-өө явж байгаа энэ үйл явцыг бид хардаад байгаа. Яагаад ингээд энэ 3 цагаатгсан хүнийг 4-өө шүүдэг үйл явц ардчилсан намаас хамгийн өндөр рейтингтэй байгаа Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж ийсэн, юу хийж бүтээхээ харуулсан Норвей Алтан уяг гэдэг хүн дээр болов гэдэг энэ логикоос нь бид нар хөөгд байгаа. Тийм учраас бид нар энэ ардчилсан намаас ер нь ерөнхийлөгч сонгогдохгүй байх гэсэн энэ зүйл дээр эрх баригч нам нөлөөлөд байна уу гэж хардж байгаа. Тэгээ энэ үйл явц дээр хүн болгон өөрсдийн дүгнэлтээ хийх хэрэгтэй. Тийм учраас ийм үйл явц болоод байна шүү.
Монгол Улсын их хурлын гишүүн 27 дахь ерөнхий сайд Норвей Алтан уяг гэдэг хүн дээр ийм үйл явц болоод байгаа дээр анхаарлаа хандуулж бид нар бол ажиглах ёстой байна шүү гэдэг л ийм санаагаар энэ хэлэл орлого хийж байна. Тэр сайхан бэлэг одоо ерөнхий сайдын сайхан бэлгийн ярилцлага гарлаа ч тийм танаа намын бас нэг лидерүүдийн нэг батлага гэдэг хүн өөрийн даамжилсан мэт тийм мэдээлэл болно гэдэг бол тэр нь маш сошиал орчинд нэлээд эрчимтэй тарж байна л да. Энэ ер нь ямар нэг улс төрийн зорилготой вэ? Энийг ер нь юу гэж харж байгаа вэ? Тэгэхээр одоо яг танаа намын ингээд хоорондоо лидерүүд хоорондын юм төрчлөлт ихлээр газар хэрэгцээ болоо. За тэгэхээр ер нь бол ганцхан одоо ардчилсан нам гэлтгүү ардын намд ямар зөрчил явж байгааг тав харж байгаа. Хуучин ерөнхий сайд хийж исэн энэ ардчилсан намын нөлөө бүхий лидер байсан хүнээс одоо ялгаагүйгээр өнөөдөр эрх мэдэл албан тушаалд байгаа хүмүүс нь бие биентэйгээ яаж зөрчилж байгааг харж байгаа. Тэгэхээр энэ лидерүүд хоорондын гэдэг юм улс төрчд хоорондын сөргөлдөөн бол улс төрийн нам зайлшгүй байдаг. Дэлхийн нийтийн улс төр үүнээс бол тойрохгүй. Тэгэхээр өнөөдөр бол бид яг нөгөө намын цаг учраас өнөөдөр хэн нэгэн хүний ярилцлага хэн нэгэн хүний зүйл дээр бол дүгнэлт их болцсон алга байна. Тэгэхдээ нэг зүйлийг бол одоо өнөөдөр энэ нэгэнтээ 4.11 ардчилсан намын эндрийн цаг байгаа учраас уриалмаар байгаа маа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж ирсэн. Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн. Төр засгийн хариуцлагатай ажил сайдаар хийж ажиллаж ирсэн ардчилсан намын лидерүүд яг одоо орон даяар ардчилсан нам улсын дээчүүхэд бүртгэлтэй үндсэн дүрмийнхээ хүрээнд дотоод сонгуул зохион байгуулалт үйл ажиллагаа хийж байна. Энэ дээр EVE-ийг сахиж оролцоосоо гэж бид бол уриалж байгаа. Энэ дээр ямарваа нэгэн өөрсдийн хувийн эрх ашиг юм уу бүлэг фракцийн эрх шиг бодлогоор өнөөдөр эрх баригчдын сүүлийн 10 жилийн хугацаанд одоо явуулсан бодлогыг бол маш туйлтчаад байгаа улс орноо аврах. За бодлого зангидах тал дээр лидерүүд маань нэгдээсэй гэдэг ийм л уриалга ийм л хүсэлттэй байна.